Уламжлан баталсан баг боловсролын сургалтын хөтөлбөр нь 1-5 дугаар ангийн суралцагчийн их хэл, бичиг үсэг, математик, компьютерийн ухаан ба цахим технологи, байгаль нийгмийн ухаан, урлаг гоо зүй, гадаад хэлний суур чадамж, бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах, нийгэм сэтгэл хөдлөлийн ерөнхий чадамж, эрүүл мэнд бие бэлтрийн зөв дадал, үндэсний болон дэлхийн өв соёлоос суралцах, сур харга барилыг хөгжүүлэх зорилготой. Баг боловсролын сургалтын хөтөлбөрийн төслийг үндэсний хэмжээнд 27 сургуулийн 4700 гаруй суралцагчдыг хамруулан багшийн ном, суралцагчийн гарын авлага, дасгал ажлын дэвтэр боловсруулан тохирц нийцлийг туршсан. Мөн мэрэгжлийн экспертүүд боловсролын амны дэргэдэх ерөнхий боловсролын мэрэгжлийн зөвлөл, засгийн газрын дэргэдэх боловсролын үндэсний зөвлөл болон олон нийтээр хэлэлцүүлж, санал зөвлөмжийг тусган боловсруулсан юм. Багш нарын хувьд бол олон сайхан онол арга зүйн зөвлөгөө зөвлөмжийг авч илүү олон сайхан дэмжлэгийг авсан бидний хувьд бол багш нараа хөгжүүлэх, багш нар маань хөгжих басныг боломж байсан. Багш нар маань хүүхдийг сургах гэхээсээ илүү хүүхдүүдэд чиглүүлэх гэдэг дадлалд багш нар маань сайн суралцаж эхэлсэн байгаа. Шинжилсэн хөтөлбөрийг турших хавцад олон давуу тал ажиглагдчихсан. Тухайлбал багш бид өмнө шинэ хичээлээр заасныхаа дараа тухайн агуулга баттган хэрэгжүүлэх зорилгоор дасгал даалгавар боловсруулад түүнийг ажлын хуудас тараачиг материалаар бэлтгэдэг байсан. Гэтэл одоо энэхүү хөтөлбөр маань сургагчийн гарын авлага буюу сургагчдгээ дэмжсэн дасгал ажлын дэвтэртэй болсон маш давуу талтай гэж харж байгаа бид нар. Би багшийнхаа өгсөн гэрийн даалгаврыг дасгал ажлын дэвтэр дээр шууд ийддэг болохоор надад амар байдаг. За багангийн суралцагчдын онцлог нь заавал өөрөө барьж хүртэж түүнийг танин мэддэг учраас бит хэрэгтэн мөн тэдний сонирхлыг татхууз идэвхжүүлэх видео захим хэрэгтэн бол зайлшгүй шаардлагатай. Сургалтын шинжилсэн хөтөлбөрт TDH буюу тодорхой дүрслэх хэс үрлэх арга хамгийн их тохирч байсан. Тэмдэж одоо бид ээлжид хичээл бүрээ TDH аргаар төлөвлөн өөрсдийн нөөц боломж болцоогоо ашиглан баг хамт олноороо хэрэгтүүнээ хийх, бэлэн хэрэгтүүн ашиглах, за өөрсдийн байгаа хэрэгтүүнээ олон талаас нь харж ээлжид хичээл бүтээр хөрвүүлэн ашиглаж байсан. Сургалтын шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлчих хацад заах аргууд маань маш их эерэг өөрчлөлтүүд гарсан байгаа. Сургалтын шинжилсэн хөтөлбөр маань суралцагчийн гарын авлага болон дасгал ажлын дэвтэртэй багангийн суралцагчдын бас идэвхэн онцлог тохирсон бие хэрэгтүүнээр математик чадварыг хөгжүүлэх дасгал даалгаврууд нэлээдгүй тавигдсан байсан. За тийм учраас тухайн хичээлээ төлөвлөхдөө ямар аргаар зохион байгуулах уу, юу ашиглах уу, хэрхэн эмх зэгцтэй үр дүнтэйгээр мэдээллийг суралцагчтай өгөх гэсэн эрэл хайгуулыг маш их хийж ажиллаж байсан. Залуу багш миний заах аргацууд нэлээдгүй ахиц гарсан гэж өөрийгөө үнэлж дүгнэж байгаа. Энэ маань бас ажлын үр дүнгээр нь илэрсэн. Сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бодит хэрэглэгдэхүүн хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай байдаг. Ялангуяа багангийн математикийн хичээлд хүүхд өөрөө гараараа барьж, нүдэрээ харж, мэдэрч хэрэглэгдэхүүнээ ашигласнаар илүү мэдлэгийг бат бөх ойлгомжтой болгож өгдөг. Би өмнөх хичээлээрээ дэлгээс ажилласан куб бүтээсэн. Харин өнөөдрийн хичээлээр би өөрийнхөө хийсэн кубыг параллел бит дүргэж байгаа нь надад маш их сонирхолтой санагдсан. Математикийн сургалтын хөтөлбөрийг туршихад бол багшаас маш их тийм ур чадварыг бол шаардаж байсан. Багш өөрийн арга зүйн туршлага дээрээ тулгуурлан хичээлийг бол зохион байгуулж байсан. Үүнд бол багшаас бол бүтээлч байдал, арга зүйн шинжилгээг бол маш ихээр шаардагдаж байсан юм аа. Бид хичээлээ төлөвлөхдөө багш бол чиглүүлэгчийн өөрөг гүйцэтгэж хүүхэд өөрөө бие даан суралцах боломжийг нь бүрдүүлж өгч байсан. За мөн хичээл сургалтанда идэвхтэй сургалтын аргууд, мөн цахим технологи, цахим хэрэглэгдэхүүн, за TDH-ийн арга зүй, асуудал шийдвэрлэх аргуудыг одоо хэрэгжилж байснаар бидний одоо арга зүйд маш ихээр дэмжлэг болж байсан юм аа. Шинэ хөтөлбөр маань болохоор ер нь бол нөгөө сурагчдын суур чадвар, ерөнхий чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн ийм үйл ажиллагаа дасгал даалгавруудыг одоо төлөвлөж оруулсан байсан. За тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор бид бүхэн яасан бэ гэхээр ээжид хичээл дээр одоо маш их анхаарч ажилласан. Математик хичээл маань зөвхөн одоо нэг математикийн үйлдэл гүйцэтгэхээсээ илүүтэйгээр ажиглах, харьцуулах, за тэр багаар хамтрах, эрэл хайгуул хийх чадвар, за тэгээ альва зүйлд ингээд дүн шинжилгээ хийх, за өөрийнхөө бодсон бодол
сургуулийн эргэцүүллийг одоо ингээд илэрхийлж хэлэх, за учир шалтгааныг одоо ингээд өөрийн үгээрээ тайлбарлах, тэрийг одоо бичиж тэмдэглэх гэдэг ингээд бас нэг монгол хэлний хичээлтэй холбоотой чадварууд хүртэл ингээд хамтдаа ингээд явж ирсэн. Тэгээд математикийн хичээл дээр ингээд бичиж тэмдэглэнэ гэдэг нь бас их сонирхолтой бас юм үйлдэлүүд ингээд байжсэн. За сурагчдын бие даан бүтээлчээр суралцах, багаар хамтран ажиллах, анализ хийж нэгтгэн дүгнэх, бусдын санал бодлыг одоо хүндэтгэн сонсох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт одоо чадварууд хөгжиж байсан. Цаашид бие даасан бүтээлч хүүхэд одоо бүтээх, бэлтгэх дач холбогдолтой гэж харж байгаа. Хичээлийн төгсгөл бид нар тухайн хичээлээр юу мэдж сурснаа багаараа ярилцаж дүгнэлт бичдэг. Бичсэн дүгнэлтээ бусад багуудтай уншиж тайлбарлаж өгдөг. Манай охид математик хичээлдээ илүү их сонирхолтой болсон. Математикийн даалгавраа хамгийн түрүүнд хийдэг болсон. Дадлага ажлын дэвтэр дээрээ шууд ажилтдаг нь илүү их таалагдсан. Ингэж ажилласнаар манай охид бие даах чадвар нь нэмэгдсэн. Өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон санагдсан. За цаашид энэхүү хөтөлбөрийг бид нэр илүү сайн тодорхой болгож, илүү сайн хэрэгжүүлж үр дүнтэй байлгахын тулд багш нартай бол онол арга зүйн хувьд маш олон сайхан дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Багш нараа гарын авлагаар хангах хэрэгтэй байдаг. За хүүхдүүдийн маань хувьд бол одоо энэ гарын авлага болон дадлага ажлын дэвтэр маань хүүхдийн маань нас сэтгэхүйн онцлог тохирсон байхаас гадна үүнтэйгээ холбогдсон олон сайхан хэрэглэгдэхүүн биднэрт бас хэрэгтэй болоод байсан. Хуучин бол хичээлийг бие даамын хичээлийг бол зааланд орж ирээд тойруулаад үүлгээд тэгээд багш дасгал хийгүүд нь багшийг хүүхдүүд маань дагаж дөөрөж хийдэг байсан. Шинжлэхсэн хөтөлбөр маань яавал хүүхдийг хөгжөөд яавал хүүхдийг сонирхолтой байх вэ гэсэн үүднээс бас дасгалуудыг бас оруулж өгсөн давуу талтай байсан. За ур чадварын хувьд бол олон ур чадварууд бол хүүхдүүдэд маш их сууж багаар их ажиллах чадварууд нь их сайжирсан байна. Хоёр талаар хүүхдүүд маань хоорондоо бие биендээ итгэлцэх, за бие биендээ дэмжих, туслах, багаар ажиллах, за аюулгүй байдлыг яаж хангах вэ? Жишээ нь өнөөдрийн хичээл дээр бол овоолго хийсэн байхад нэг нэгнийгээ яаж түгшиж, нэг нэгэндээ итгэлжиж, за нэг нэгэндээ урам зориг өгж, нэг өцөндөө хүүхдүүд маань хоорондоо багаараа гоё ярилцаад хичээлээ өөрсдөө гоё баяжуулаад явж байгаа тохиолдолд надад бас амар илүү сонирхолтой урд урдныхаа хичээлүүдийг бодвол арай илүү хүүхдүүд багш нар хоорондоо ярилцаад үр дүнд гараад тэр хичээлийг улам цаашаа баяжуулаад явж байгаа надад бол маш орзууштай санагдаж байна л доо. Бие даамын хичээлийг бол одоо тойргийн аргаар бас хийдэг байсан. Бие алаатыг бол зөвхөн заа тойруулж гүйлгээд за багш нэг дасгал хийгэнгүүд нь багшийг харж дасгал хийдэг байсан бол энэ туршилтын хөтөлбөр маань болохоор бие алаатаас ахуулаад за заавал тойрож гүйлгэх алба байхгүй. За хүүхдийг өндөр намаар нь жигсаах алба байхгүй. Хүүхдүүдийг айл болох бие даамын хичээл дээр дур сонирхлыг яаж хөгжүүлэх вэ гэсэн үндсэн дээрээс. За энэ тоон юм уу те? За энэ мэдээс тооны бодоор яндаа гараад ирсэн. За хаалгана байна. За сайн байна. За сайн байна. Янз бүр болохоор овоолгын хичээл маань орсон. Тэгэхээр хүүхдүүд маань хоорондоо гоё багаараа ажилласан, баг болгож хуваалаа. Энэ хичээлийн үр дүн болохоор ер нь хүүхдүүдийг айл болох толооны аргаар хүүхдүүд сэтэл өгөөд баг болгоод хуваагаад за та нар өнөөдөр 1-р баг, 2-р, 3-р баг болсон юм чи та нар өнөөдөр за ийм дасгалыг багаараа ярилцаад хийгээрэй. Хүүхдээс бүтээж санаа гаргахыг л хүсэж байгаа байхгүй. Хоорондоо ярилцах, багштайгаа ярилцах. Урд урдны хичээлүүд болохоор яг 40 минутын бие даамын хичээлийг заагаад за тэгээд хүүхдүүд маань шууд анги руугаа явдаг гэсэн бол энэ туршилтын хичээл маань болохоор хичээл дуусахаас 10 минутын өмнө тайвшруулах дасгал хийгээд хоорондоо ярилцсан гэж байна. Яг энэ хичээл ороод та нар юу ойлгож авав, юу мэдэж авав, хүүхдүүдэд нэг ясандаа хүүхдүүдийг одоо ярих чадварыг сайжруулж байна л гэсэн үгсэнтэй болохоор хэрэглэгчдүүд яг юу тулгарч байгааг бол яг хөтөлбөрийнхөө дагуу яг жишээ нь булчин хөгжүүлэх дасгал дээр юу хэрэгтэй вэ гэвэл гантил хэрэгтэй, жижигжин туухай хэрэгтэй, хангаад хөгжүүл ер нь цаашдаа хичээлэх боломжтой. Надад бие биендээ итгэж, бие бинийгээ хүндэлж, бие бинтэйгээ багаар тоглоход надад үнэхээр сонирхолтой байсан. Надад овоолгын дасгал хийхэд их сонирхолтой байсан. Учир нь юм бол бие биендээ итгэж, бие бинийгээ хүндлээд, бие бинээрээ хамтаа өрсөлдөөд тийм ээ. Бие биендээ яг тусалж байгаа нь их гоё санагдсан. Багаараа дасгал хийхэд гоё, бие бинийгээ хүндлээд, гоё нэг санаа сэтгэл гаргаад, бие бинийгээ итгэлтэй гоё байсан. Багаараа ажиллах нь хамгийн сонирхолтой байсан. Би ганцаараа байсан бол чадахгүй байсан.
Энэ хичээлийн одоо судлагдхууны хичээлийнх нь үе шат, хүрх үр дүн, түлхүүр үг, хэрэглэгдэхүүн маш тодорхой байсан учраас багшийн ачаал багсан, хичээл төлөвлөлтөнд одоо төвөг багтай болсон, цагийг хэмнсэн бас ажлын ачаалыг хөнгөвчлсөн зүйл болж байна. Мэдлэг бүтээх, бүтээл сэтгэлгээг хөгжүүлдгийг маш өндөр үр дүнтэй байна. Хичээлийн үе шатаар одоо багш сургалтын цагаа төлөвлөх боломжтой байсан. Дасгал ажлын дэвтрийн одоо төлөвлөгдсөн даалгавруудыг ямар хичээлийн аль ч үе шатанд бас багш тохируулан хэрэглэх боломжтой байсан зэрэгээрээ бол давуу талтай байна. Сурагчдад гэх юм бол технологийн хөгжилтэй энэ хичээлээ холбох боломж маш өндөр байсан бид нар. Үндэсний болон одоо дэлхийн шилдэг бүтээлүүдэд танилцах хичээл орж ирсэн. Энэ дээр 3 дугаар ангид бол өвгөн хуурч гэдэг хичээл төлөвлөгдөд орж ирсэн. Энийг бид нар хиймэл оюухан AI-ийн аппликейшн ашиглаад зургийг одоо хөдөлгөөнд оруулан судалснараа хүүхдийн сонирхлыг илүү татаж байсан. Тэ. Сурагчид өөрөөгөө илэрхийлэн ярих өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлэх урлан бүтээх чадварт бол маш гайхалтай сайхан ахиц гарсан бас хичээлийн явцад ажиглагдаж байгаа. За тэгээд энэ хичээлийн маань онцлог болохоор гарын авлага, дасгал ажлын дэвтэр гэсэн хоёр юм одоо сурагчдад ашиглагдах ном сургачиг байгаа. Тэгээд дасгал ажлын дэвтрийг хүүхэд болгон ажиллах боломжоор хангагдах юм бол манай сургалтын үр дүн шинжилсэн хөтөлбөрийн маань үр дүнд маш сайн нөлөөтэй байна л гэж харсан да. Тэгэхээр эцэг эхчүүд, боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ энэ дээр анхаарал дасгал ажлын дэвтрийг хүүхэд болгон үр дүнтэй ажиллах юм бол одоо хөтөлбөрийн маань чухал үр дүн тэн дээр гарах нэ. Хүүхэд төвтэй хичээлийг төлхөө төлөвлөх боломжтой тийм болсон хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөр маань хүүхдийг маш зэгцтэй зөв хөгжүүлж ингэж ирсэн давуу талтай хөтөлбөр байгаа. Хөтөлбөр маань үе шатуудтай эхлээд сэргээн санах, тэгээд дурших, эргэцүүлэх, тэгээд хийж бүтээх гэсэн үе шатуудтай ингэж хөтөлбөр хэрэгждэг учраас хүүхдэд илүү хурдан ойлгож мэдэх аливаа зүйлийг ерөөсөө ямар ч тийм ойлголтын зөрүүгүйгээр маш сайн ойлгож авах сайн хөтөлбөр болсон гэж би өдөгдөж байна. Би хичээлийг үзнээр өөрийнхөө хүсэл мөрөөдөл бодож санджаа зүйлээ 6-аар илэрхийлж чаддаг болсон. Өмнө нь ингээд би нэгэн хэвийн зүйлийг ингээд үргэлж зоддог гэсэн жишээлбэл зүгээр л ингээд энгийн байгаль орчинд дутагдсан энэ хичээлийг үзнээр би Иесус цэлгээ гэдэг хичээлийг үзэж өөрийнхөө ингээд хүсэл мөрөөдөл сонирхол бодол санджаа зүйлээ чөлөөтэй илэрхийлдэг болсон. Зураг чадвар нь одоо сайжирсан. Анх одоо зурхад бол гарын дүргүйсэн бол одоо гаймд гарын дүртэй болсон. Хүүхдэд дасгал ажлын дэвтэртэй болоод ингээд хуучин нэг зурж бичээл зурх гал харандаа янз бүрийн болсон одоо бүх юм ингээд санаас бэлдээд өгсөн болохоор цаг хугацааны хувьд бол аюу хурдан байна. Дээрээс нь хүүхдүүдийн дасгал ажлын дэвтэртэй хийхдээ зурах, бичих, дуулах, хөгжимдөг, зохион найруулах гэх мэт дасгалуудыг хийхдээ маш их сонирхолтой байна. Одоо ингээд дасгал болгоны ард нь QR код ингээд оруулаад гэсэн байхгүй юу? Хичээл болгоно. Тэгэнгүүт хүүхдүүд гэртээ очиод ингээд QR кодоо давтаад харангуудаа дүрсээ үзээд бүжгээ давтах, хөдөлгөөнөө давтах, хөгжмөө давтах, онлайн мэдлэгээ давтах, дуугаан давтах болцоотой болсноор сурагчдын бие даан суралцах чадвар бол ахиц гарсан. Миний хувьд бол болохоор цаашд анхаарах юм бол ерөөсөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол мэргэжлийн нөгөө хөгжмийн кабинет, технологицоо хөгжмийн кабинет шаардлагатай. Дээрээс нь хүүхд бүрийн тоогоор тодорхой хэмжээний янз бүрийн хөгжмийн энгийн зэвсгүүд хүүхд болго ингээд кабинеттэй оронгуудаа барай тоглолцдог. Ингээд байх юм бол сургалтын үйл явцаа бас дэмжсэн зүйл болох хаа гэж харагцаа. Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинжилэлээр соёлыг уламжлагч, хүнлэг, тасралтгүй суралцагч, хариуцлагатай, дэлхийн хүн бүхий дүр төрхтэй Монгол суралцагчийг бий болгохоор зорж байна. Шинжилсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, хяналт шинжилгээ, үнэлгээ, багшийн бэлтгэл ба хөгжил, удирдлага менежмент, санхүүжилт, багш сурагчийн хэрэглэх багц материалыг бэлтгэх зэрэг урьдчилан нөхцлүүдийг хангах нь чухал юм.